За юу яцгаанда манайхан та бүхэндээ үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлж байна. Энэ сайхан баяр өдрөөрөө таад Аватар сүүлчийн агаарын шидэн зурлалынхаа 2 дахь үргэлгийн эхний хэсгийг ирж бэлэн боллоо. Тийм болохоор таад мань хуушуур хорхогоо урдаа ирж байгаад ангийн адал явдлыг тухтай сайхан үзээрэй. Дээрс нь мэдээж бичлэгээ эхлүүлэхээс өмнө лайк болон subscribe дарахаа мартаагүй үсттэй. Одоо ингээд цуврал руугаа орцгоё. Энэ удаагийн дугаартай маань Unitel Group хамтран ажиллаж байна. Хуваалцдаг дундын дата багцууд худалдаанд гарлаа. Дундын дата аваад гэр бүлийн гишүүдийнхээ дата хэрэглээг нэг дорн шийдэнгээ супер бэлэгтэй 20 жил урамшуулалт оролцох эрхтэй болоорой. 20, 40, 70, 100 ГБ-ийн дундын дата багцууд 50% хөнгөлөлтөй болсон байна шүү. Unitel Tokyo аппликейшнаар Family үйлчилгээнд бүртгүүлээд хамтдаа хэрэглэх дундын датагаа ашиглах боломжтой. Түүнээс гадна онцлог дата багцууд ч мөн худалдаанд гарчээ. 50 болон 100 ГБ-ийн датагаа 40% хөнгөлөлтөй үнээр аваад супер бэлэгтэй 20 жил урамшуулалт оролцох эрхээ бэлгэнд авах нэ. За тэгээ та бүхэн минь дэнч хотод сайхан надаарай. Unitel. Ингээд 2 дугаар бүлгийн эхний анги эхлэхэд Анг өөрийгөө Аватарын төлөвтөө орсон байгаагаа гаднаас нь хараад байна гэж зүтлүүл яах вэ? Айхтар гэж. Тэгсэр удалгүй манай хүн цочин сэрэхэд Анг, Соко, Катара 3 хойд усны овгийн хүмүүс болон Пако Мастерын хамтаар газрын хаант усыг чиглэн явж байваа. Өглөө болоход Пако Мастер Анг, Катара, Соко 3-тай салах ёс хийхдээ Катарад хойд усны овгийн ариун дагшин сахиусны цөөрмийн маш хүчтэй ангаах хувьцтай шидэт усыг өгөв. За энэ зөөр Зуко авгаах Айро 2 хойд туйлаас модон завин дээр бүгэл бүтэн 3-7 хоногийн турш ямар ч идэх юмгүй явсаар эцэст нэг юм газрын улсын хойд хэсэгт байрладаг галын колонид хүрч ирсэн байлаа. Тэгэхдээ хурган амралт цовл твтээд ядаргаагаа гаргаж ивэл яах вэ? Айхтар гэж. Харин Зуко авгаах Айро 2-ыг галын улсын гүнж Зукогийн охин дүү Азуула хаан эцэгхээ тушаалын дагуу барьж явахаар явах ажээ. Дараагийн хэсэг эхлэхэд манай 3 газрын улсын генерал Фонгийн цэргийн бааз дээр хурч ирэв. Эндээс генерал Фонгийн цэргүүд нь манай 3-ыг дагалдан явж Омашуу хотод хүргэн өгөн бүүмигээр Ангад газрын шидийг заалах юм байна л та. Гэсэн ч генерал Фонг Ангтай уулзмагцаа түүнийг Омашуу руу хүргэж өгөх гэж яарсангүй. Харин ч генерал Фонг Ангийн Аватар төлөвөө хянуулт сургасны дараагаар галын улс руу дайрч орох гэдэг яах вэ? Учир нь Анг хойд усны овогт байхдаа Аватарын төлөвтөө орж галын улсын флотыг устгах шахсан шүү дээ. Эхэндээ генерал Фонгийн хүсэлтэнд Анг тэмч таатай хандахгүй байсан ч өдөр бүр галын улсын эзлэн дүрмгэлтээс олж олон мянган гимзэмгүй хүмүүс амиа алдаж байгаа учраас Анг дайныг хурдан дуусгахын тулд түүний хүсэлтийг зөвшөөрөв. Маргааш өдрөөс нь генерал Фонг Ангад янз бүрийн цай антер уулгаж яваад Аватарын төлөвт нь оруулах гэж үтсэн ч болсонгүй. Араас нь Сокогоор Ангийг зочоолгож үтсэн ч ахаад л болсонгүй. Тэгсэр сүулдэ лам хар дээр аваачингуудаа 4 улсын хувцсыг нь өмсүүлж урдаас нь ус, гал, агаар, газар гээд 4 махуудыг хольж шавар болгоод цацсан ч Анг Аватарын төлөвтөө ерөөсөө орж өгөхгүй л байв. Энэ хооронд Зуко авгаах Айро 2 дээр Азуула ирээд аав бодлоо өрчилсөн. Тэр гинтл гэрүүлээ үн цэнтэй гэдгийг ойлгож та хоёрыг буцан нутагтаа ирэх хүссэн. Энтергэд худлаа ярьж байгаад манай хоёрыг авч явах гэж үзлээ. Тэгтэл тэр үед нь Зуко Азуулагийн үгэнд итгэсэн боловч авгаах Айро Азуулаад итгэсэнгүй. Түүнээс болоод Азуулаг явсны дараагаар манай хоёр хэрэлддэг ба эцэст нь Зуко л ганцаараа буцахаар болчихов. Тиймхүү маргааш өглөө нь болоход Зуко ганцаараа гэрлүүгээ буцах гэж байсан ч авгаах Айро түүнтэй нэгтгэхэр шийдэж хамтдаа Азуулагийн хөлөг рүү явн очив. Гэхдээ Айро ах гэртээ харихын тулд биш Зуког хамгаалахын тулд хамт явахар шийдсэн байв. Нөгөө талд Анг Аватарын төлөвтөө өөрийнхөө хүчээр орж чадахгүй гэдгээ генерал Фонгд хэлтэл цаатах нь гинж шууд Анг руу дайрч эхлүүл яах вэ? Генерал Фонг эцсийн арга хэрэглэхдээ Ангийг зориуд аюулд оруулж Аватарын төлөвт нь хүчээр оруулахар шийджээ. Тэр үед Анг эхэндээ айлуулах генерал Фонгтой тулдахгүй гэж хичээсэн боловч генерал Фонг Катараг шорон гал руу сорон оруулахад Анг маш ихээр уурлаж шууд Аватарын төлөвтөө явн орлоо. За харин нөгөө талд Зуко авгаах Айро 2 Азуулагийн хөлөг дээр явн очиход нөхдүүд манай хоёрыг барьж авах гэж байгаа нь тодорхой болсон тул Зуко авгаах Айро 2 шууд Азуулагийн хүмүүстэй тулдаж эхлэв. Ингээд ангийн төгсгөл болоход Анг Аватарын төлөвтөө орсны дараагаар генерал Фонгийн цайзыг баг нураангаа алдаж байтал гинт Аватар Роккогийн сүнс хурч ирээд Ангийн сүнсийг дагуулan явж түүнд Аватарын төлөв гэж юу гэдгийг тайлбарлаж өгөв. Аватарын төлөв гэдэг бол хамгаалтын механизм бөгөөд хамгийн их аюулд орсон үед нь ажилдаг ажээ. Аватарын төлөвт орсон үедээ Анг өмнөх бүх аватаруудын эрдэм мэдлэг хүч чадлыг эзэмшдэг тул маш хүчрэх болдог байна. Гэвч энэ үедээ мөн хамгийн эмзэг сул дорой болдог тул хэрв Анг Аватарын төрхөндөө амиа алдах юм бол ахин өөр аватар гарч ирэхгүй гэдгийг Рокко түнд сануулж хэлв. За үүний дараа Анг буцсан сэрэхэд генерал Фонг "Тийм ээ, би чамайг Аватарын төлөвт чинь оруулж чадлаа. Одоо чамд хэрхэн удирдахыг л сургах хэрэгтэй байна" гэж хэлээд байж байтал Соко генерал Фонгийг зохиж унгангуудаа аялдаа буцан гарахаар боллоо. Харин авгаах Айро Зуко 2 Азуулагийн хүмүүсээс арай хийж мултарсны дараагаар албан ёсоор галын улсын дайснууд боллоо доо хөөрхий. 2 дугаар анги. За ингээд дараагийн анги эхлэхэд манай 3 Омашуу хотод хүрэхийнхээ өмнө голын ирэг дээр сайхан амрангаа Катара Ангийн усны шидийг давтуулаад байжээ.
Тэгтэл баахан цыгаанууд гэдэг шиг ийш тийш нүүдлэн явж дуулдаг бүлэг хүмүүстэй таарлаа. Тэднийг Чонг хэмээх залуу, Лили хэмээх их нэртэйгээ ахлан явдаг ба ертөнц дахнаар хэрэн гисэж явдаг нөхдүүд ээжээ. Тэр хооронд Зуко аавгаах Айро хоёр ой дотор хоног төөрүүлээд явж байдаг ба аавгаах Айро цайгаа санахта хортой хоргоо мэдгэдэггүй нэг цэцгээр цай чанж уух гэж сууж идэг наасан. Тэгээ дараагийн хэсэг эхлэхэд Чонг манай эдийг Омошо руу явж байгааг нь сонсонгуудаа тийшээ нуу цонглоор дамжин очих боломжтой талаар дуулгалаа. Тэгснэ манай эдийг хамтдаа тэр нуу цонглоор явах уу гэж асуухад нь Анг би та нартай цуг явмаар л байна л да. Гэхдээ Апа газар доор юм уу давчин онглуудад дургу учраас тэгж чадахгүй нэ гэж хэлэн Омошо руу хийх аяллаа үргэлжлүүллээ. Гэтэл манай хэд Омошо руу нисэж байтал замдаа баахан галын цэргүүдтэй таарлаж амьдараа шарсан мохолонгаа алдваа. Тийм болохоор Анг, Соко, Катара гурав хүссэн хүсээгүй Чонгийн хүмүүстэй явгоосоор харахгүй боллоо хөрхий. За үүний дараа манай хэд ч одоо нуу цонглын үүдэн дээр ирэнгүүтээ орох уу байх уу гэж бодоод байж байтал ардаас нь галын цэргүүд хөөж байгааг анзааран яалтчгүй орхоосоор харахгүй болов. Ингээд манай дөнгөж агуу дотор орчоод байж байтал араас нь галын цэргүүд хурж ирэнгүүтээ агуун хаалгыг нураан таглаж хайснаар Анг тэр хэд буцан гарах аргагүй боллоо. Энэ зурд аавгаах Айро мицэрвэж хортой цэцэгтэй цай уусны дараагаар би хаа дээр нь бөө юм туурч ойролцоох тусганы эмнэлэгт очин эмчлүүлв. Тэр үеэрээ Зуко өөрийнхөө нэрийг Ли болгодог бол аавгаах Айрогийн нэрийг Муши болгочдөг наасан. Зуко аавгаах Айро хоёрыг эмчлүүлж байх үеэр сон хэмээх эмч өсгөө тэднийг оройн хоолнд урихад Айро ах ч одоо дуртай наргагүй зөвшөөрөв. За энэ хооронд манайд агуу дотор айлчлах төөркөө гिचэн Соко явж уу замаа тэмдэглэж байсан ч байн агуун эхлэл дээр иргэн ирсээр л байла. Тэгтэл Соко удалгүй агуун хааннууд өөрсдөө өөрчлөгдөж байгааг ойлгон яахаа мэдгүй байж байтал баахан чон сарсан бавгаахнууд гарч ирэн манай эдрүү дайрлаа. Дайралтын үеэр Апагийн хөл рүү санаандгүй галт бамбар хүрэхэд Апа айн үргэж байхдаа агуун ханыг мөрөгтөл Анг, Катара Апа гурийн урдуур томоо чулуунууд нурж унснаар манай эд маань хоёр хуваагдваа. За үүний дараа Соко нөгөө дуулдаг хэдэд агуулan гарч цайдаг бол Катара Анг, Апа гуруу явсаар нэгэн бунхан осноор агуун түүхийг мэдэж авлаа. Эртээ урдийн цагт дөнгөж газрын шидэнгүүд гарч ирж байх үед өөр хоорондоо байнга дайддаг хоёр тосгоны залуу бүсгүй хоёр бие биентэй дурлжээ. Ингээд тэд бусдад мэддэхгүй тулд бие биетэйгээ нууцаар уулзаж эхэлсэн ба удалгүй газрын сохор нэмэнгуудаас газрын шидийг сурж нууц хонгил бүтээсэн байна. Гэсэн ч удалгүй дурлал залуун дайнаас олж амиа алдахад дурлалт үсгүй өөрийн газрын шидээрээ орчлон ертөнцийг нураангаа алдсан ч эцэст нь хоёр тосгоны дундах дайныг нэг мөсөн эцэлсэн аж. Түүний дараа тосгоны иргэд тэдний гигэн дурсгалыг хүндэтгэн хот байгуулжээ. Бүсгүйн нэрийг Омо гэдэг байсан ба залуугийн нэрийг Шуу гэдэг байсан тул хотыг Омошуу хэмээн нэрлсэн байна. За энэ хотын талаарх түүхийг олж мэдсэний дараагаар Катара Ангд хэлж байгаа. Хараалт дурдснаар жинхэнэ хайрд итгээгүй бол үрд энд үлдэн гэж байсан. Тэгвэл хоёулаа үнсцээд үзвэл яах вэ гэж хэллээ. Тэр үед нь Анг бөөм баяр болсон ч Катарад өөрийгөө сэтгэлтэйг мэдэгдүүлэхгүй тулд чамтай юу? Би чамтай угаасаа үнсэлцмээргүй байна энэ гэж буруу юмэрч жоод уурыг нь хүргээд айчив. Энэ зурд Соны гэрт сайхан хооллож унтсны дараагаар Зуко тэднийд байсан ганц тэмээн хэрүүл морийг хулгайлан авчдаг наасан. Ингээд ангийн төгсгөл болоход Анг, Катара хоёрын бамбар унтарч манай хоёр ч яг үнсэлцэх гээд дэвжэтэл хав харанхууд тэдний замыг гэрэлтэй чулуунууд гэрэлтүүлж эхэллээ. Харин Соко тэр хэд явсаар агуу дотор амьдардаг газрын сохор нэмэнгуудтай таарч тэдэнд дуудуулан өгснөөр агуугаас гарах боломжтой болов. Ийхүү удалгүй манайд бөөндөө агуугаас гарч ирэн Чонгийн хүмүүстэй салах ёс хийж Омошуу хотыг зорин очтол галын ус аль хэдийн Омошуу хотыг эзлэн авсан байлаа. 3 дугаар анги. Ийхүү галын улс Омошоо хотыг эзлэн авснаар Анг бүүмигээр газрын шидийг заалах нь үндсэндээ худлаа болж хувирлаа. Хэдийгээр Катара Ангд чи өөр газрын шидийн багш болж болно шүү дээ хэмээн хэлсэн ч Анг хуучны найзыгаа энд орхихыг хүсэлгүй хот руу тойрон орохор шийдэв. Дараагийн хэсгийг хэлэхэд манай гурав Омошоо хот руу бохир усны сувгаар дамжин нэвтэрдэг бөгөөд арай хийж нэг юм гарч иртэл Сокогийн нүүрэн дээр томоос том хануур хоргоонууд наалтсан байвал яах вэ? Үгүй ядаж байхад тэр хоргоонууд нүүрнээс нь салахтаа Сокогийн нүүрэн дээр том улаан цэгүүд үлдээсэн байлаа. Тэгтэл яг тэр үед галын цэргүүд гарч ирээд та нар хөл оройгоор гадаа юу хийж өгдөг хөлтүүд вэ гэж асуухад манай гурав бид нар гэртээ хаях гэж байсан юм уу гэж хэлээд аятайхан бултах гэж оролдов. Гэсэн ч тэр үед нь галын цэргүүд Сокогийн нүүрний эргэн тойронд улаан цэг гарсан байгааг олж харангуйтаа Соког өвдсөн гэж бодож сэжиглээд бөө юм боллоо. Үгүй тэгтэн манай Сокоч одоо галын улсын цэргүүдийг айллахаар худлаа жүжиж энтер. За үүний араас манай гурав хот дундуур нууцаар явж байтал Омошуугийн босгоц цэргүүд хотыг захирч буй галын улсын захирагчийн гэр бүл рүү дайрч явахдаа таарлаа. Тэр үед Анг захирагчийн гэр бүлийг чулуунд дайруулж өгөхөөс аврахад захирагчийн том охин Мэй манай гурав руу хотго шүүг шидэн дайрч гардаг ба арайг зүгтааж ам хэлтэрв. За энэ зур Азуула өөрийн хуучны найз Тайли дээр ирэн Зуко болон авгаах Айро хоёрыг баримтлан авч явахад тусламж хүслээ. Тэгтэн Тайли мөрөөдлөө биелүүлэн циркэд ирсэн тул Азуулатай цуг явж чадахгүй гэж тэглээ. За энэ зурт манай гурав Омошуу дахь эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч юунтай уулзаж Бүүмийн хаанд юу тохиолдсон талаар асуув. Тэгтэл Бүүмийн галын улсын дайралт дөнгөж эхлэх үед нь ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй бууж өгсөн байв. Тийм учраас эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч юуны цэргүүд Омошууг галын улсаас чөлөөлж эрх чөлөөгөө олж авахын тулд амиа золиослохч бэлэн байгаагаа Ангд дуулгалаа. Тэгтэн Анг хэлж байгаа.
та нарт эрх чөлөөндөө хүрэх зам байгаа шүү дээ. Тэр нь зүгээр л омоо шүүг орхиод ивч болно шүү дээ. Та нар галын улсын эсрэг хамаг чадлаараа тулдаж байгаа ч тэдний эсрэг зогсож чадахгүй. Одоо л ухрах цаг. Тэгж байж л та нар дараа нь галын улсын эсрэг тулдаж чадна шүү дээ гэж хэлв. За үүний дараа юуны цэргүүд ангийн эснийг дэмцсэн тул галын усаас нуугдаж буй мянган хүмүүсийг хотоос аюулгүй гарах аргыг олох хэрэгтэй болов. Энэ үед Сокко өнөө муу усны суугт байсан хануур орхог ашиглах санаа гаргалаа. Яаж вэ гэхээр хотын иргэд хануур орхог бие дээрээ тавьж зориуд улаан тол бүүсгэснээр өвдсөн мэт жүжиглэн хотоос гарan явах байв. Ийхүү төлөвлөгөө хэрэгжиж эхлэхэд Сокко Катара хоёр хотын иргэдийг аван явуулах зуур Анг Бүүмигийн байгаа газрыг олохоор болов. Тэр зуурт хотын иргэд нь худлаа өвцөн мэт үүсгэснээр амжилттай хотоос гарч байтал галын улсын захирагчийн баг хуу тэдэнтэй хамт цуг хотоос гарчдаг наасан. Үүний дараа үзэг солигдоход Азуула багын найз Тайлигийнхээ үзүүлбэрийг үзэж байх зуураа зориуд улам хэцүү болгон шагалт үзүүлсээр байгаад маргааш нь Тайлиг өөрийн багтаа хэлсүүлж чадлаа. Ингээд дараагийн хэсэгт шөнөөлж Анг Катара Сокко хоёр дээр буцан ирэхэд галын улсын захирагчийн хүү ирснийг мэдж ав. Тэгтэл удалгүй захирагчаас Анг дээр загтал ирэхэд захирагч өөрийн хүүгээ Бүүмигээр солих санал тавьсан байлаа. Энэ зуур Азуула Тайлигийн хамтаар Омошууд ирэн өөрийн бас нэг найз Мэйтэй уулзнаар Цуког барьж явах амар баг бүрдлээ шүү. Ингээд ангийн төгсгөлд өгөхөд Анг Сокко Катара 3 захирагчийн хүүг Бүүмигээр солих гэсэн ч Азуула найзуудтайгаа гарч ирээд манай гурыг барих гэд боо юм боллоо. Тэр үеэр Азуула Ангийг шил даран хөөдөг бол Мэй Тайли хоёр Катара Сокко хоёртой жинхэнэ нэгийг үзэлцэж байв. Тэгсээр сүүлд нь Анг Азуулагаас арай хийж мултарч Бүүмиг авч гарсан ч Бүүми Ангтай цуг явахгүй гэдэг. Яасан бэ гэхлээр Бүүми энэ бүх хугацааны туршид газрын шидээ ашиглаж чадах байсан ч тэгээгүй ба галын улсын эсрэг хөдөлж Омошууг буцаан авах тохиромжтой мөчийг хүлээж байгаа юм да. Эцэст нь Бүүми Ангд газрын шидийн өөр мастер олох хэрэгтэй гэж хэлэхэд Анг заргагчийн хүүг эцэг ихтэн буцааж өгснөөр өөр газрын шидийн мастер хайж болохоор болов. 4-р анги. Ийхүү үний араас 4-р анги эхлэхэд Зуко болон Авгах Айро хоёр газрын улсын нэгэн хотод гуйлахгүй жуугаа хэсэг гарлаа. Манай хоёр галын улсын орогдлууд усны дараагаар ямар ч мөнгөн тусламжгүй болсон тул амьдрахын тулд ямар сайнтай гудамжинд гарах вэ? Тэгтэл тэр үеэр нэг сэлэмтэй нөхөр ирэнгүүтээ Авгах Айраг дуулуулж бүжиглүүлж бөө юм болгож өгж нэг алтан зосыг өгдөг ба Зукош тэр нөхрийг дотроо сайхан зуугаад ав. Тэр хооронд Анг Катара Сокко 3 газрын улсад байдаг маш том намгийн дээгүүр нисэн явж байлаа. Гэтэл тэр үед Ангийг намгаас нэгэн зүйл дуудах шиг болдог ба удалгүй манай 3 араас маш том хар салхи гарч ирэхэд Анг Сокко Катара 3 Аппагийн нуруунаас салаад унчив. Ингээд манай 3 газарцсныхаа дараа Аппа Момо хоёрыг хайж эхэлсэн ч өтгөн намган дотор явах тийм ч амар байсангүй. Нөгөө талд Аппа Момо хоёр ч гэсэн намган дундуур яван Ангийг хайсан ч энэ том намг дундуур яаж тийм амархан болтох вэ? Шүүн дунд болоход манай 3 аятайхан газар олоод хоноглох гэж үтсэн ч энэ тэндээс нь хүн ажиглаж байгаа юм шиг санагдаад унтж чадахгүй байлаа хөрхий. Угтаа бол дөнгөж 16 настай хүүхдүүд шүү дээ. Гэсэн ч удалгүй манай 3 арай хийж унтчаад үжэтэл гинэд намгийн орон гурвамглууд тэднэрүү дайрч Анг Сокко Катара 3-ыг дахин салгаж хаяв. Маргааш өдөр нь болоход намагт амьдардаг намгийн шидтнүүд Аппагийн мөрийг олонгуудаа барьж итгэхэр мөшөж эхэллээ. Тэр зур Анг Сокко 2-оос салсан Катара гинэд ээжигээ намаг дунд зогсохыг олж харан яваад очтол зүгээр л хожуул байж тааруул яах вэ? Үүнтэй зэрэгцээ Сокко ч гэсэн намаг дунд байхдаа сарны сахиус болон хувирсан Юэ гүнжийг олж хардаг бөгөөд очоод дуустал Юэ түнд чи яагаад намайг хамгаалаагүй юм гэж хэлчихэд алга болоод. Харин Ангийн хувьд болохоор намаг дотор нэгэн цагаан палаачтай охиныг олж хардаг ба охинтой цуг нэгэн нисдэг гахаа байхан тэр. Хэдийгээр Анг охинтой уулзах гээд араас нь хөөсөн боловч ягаад ч түүнийг барьж авч чадсангүй. Тэгсэр удалгүй манай 3 эргэн бие биетэйгээ уулзсааж юу олж харснаа бие биедээ хэлцгэлээ. Үүний дараа Анг Сокко Катара 3 өөрсдөө намгийн яг голд байдаг аврах том модны хажууд ирснээ мэдээд үжитэл тэд рүү аврах том оронго мангас гарч ирэн дайрв. Энэ зур намгийн шидтнүүд Аппа Момо хоёрыг хөөн явсаар байдаг бөгөөд барьж итгэнэ муу шаарнууд чинь бодог ихнүүд. Ингээд ангийн төгсгөл болоход Катара өнөөх оронгон мангасыг дундуур нь зүсэж Анг агаарын шидээ ашиглахад дотор нь хүн байгааг анзаарав. Удалгүй манай 3 бөө юм болж оронго мангасыг дарж авахд дотроос нь хүү эмээх нэртэй намгийн шидтэн гарч ирэн манай 3-т өөрийнхөө амьдардаг намгаа танилцууллаа. Намг нь яг үүндээ голдоо байх асар том модны нэгэн цул хэсгүүд бөгөөд тэрхүү аврах том мод нь хэдэн мянган жилийн настай аж. Дээрээс нь намг бид бүгдийн амьдралд хүмүүсийг үзүүлж тэд бидэнтэй үргэлж цуг байдаг сануулдаг гин шүү. Тийм болохоор л Катара Сокко 2 өөрсдийнхөө хамгийн хайртай хүмүүсийг олж харсан байв. Харин Ангийн хувьд болохоор тун удахгүй ирээдүйдээ уулзах хүнээ намгт олж харсан ажээ. За үүний дараа Анг намгийн модны мөчрүүдтэй холбогдож байгаад Аппагийн байгаа газрыг олон түүнийг олж очин суллан тавилаа. Ингээд шөнө болоход намгийн хүмүүс манай 3-ыг сайхан хооллож унтлав. Харин нөгөө талд Зуко шөндлөөр Авгах Айраг зүгээр байлахгүй нөө бүжиглүүлээ дэглээд байсан гарыг олонгуудаа сэлмийг нь авснаар хулгайн замаар амьдрахаар шийдсэн байлаа. 5-р анги. Ингээд цувралын 5-р анги эхэлж манай 3 чар үрээр сайхан унтаж байтал гинт догшин хэрснүү тэмээх элит галын цэргийн анги гарч ирээд Анг тэрийдийг барих гэж үзлээ. Гэсэн ч манай 3 овсоотой байж хурдан хөдөлсөний эцэст тэдний гарт баригдалгүй зогтож чадсан ч Сокко мэн бүүмрэнг авч чадаагүй яваад өглөө хөрхий. Дараагийн хэсэг эхлэхэд манай 3 хоол хүнсээ ойролцох тосгоноос базаагаад байж байтал энэ тосгоны иргэд аватарын өдргээд нэг баяр тэмдэглэлтийг нь олж мэдэв. Тэгэхээр тэр баяр дээр нь яваад очтол тосгоны иргэд аватарын өдрөөр бүх аватарын дүрийг модоор уурлаж бүтээсний дараагаар шатааж аватар сүнтгвэ гэж өртөж
хэлээвэл яах вэ? Гонч та ямар сонин баяр вэ? Тэр үед нь Катарач одоо Ангийн модон дүрийг шатаалахгүйгээд усны шидээрээ галыг унтраахад хотынхан Катараг бараг барьж идэнгээ алдваа. За үүний дараа Анг гарч ирээд өөрийгөө аватар гэдгийг илчлэхэд хотын захирагч нөхөр аватарыг алуурчин энтэргснэ. 300 жилийн өмнө аватар Кёши өөрсдийнх нь агуу удирдах шинийг хөнөөсөн хэмээн хэрэгт гүтгэж гарав. Тэгэхэд нь Анг өөрийгөө энийг ч алаагүй хэмээн батлахыг хүсэж хотын хуулийн дагуу торгуул төлөх гэтэл манай эдэд зөвхөн усны овгийн мөнгө байсан учраас Ангийн төлж буй мөнгийг хүлээн авалгүй шууд шоронд оруулчихв. Дараагийн хэсэг эхлэхэд Анг Соког сумлаж байгаад энэ хэргийн үнэн мөннийг олж өгөхийг хүсгэд Сокоч өөртөө мөрдөгчийн малгай бас хөөсвлэдэг ган центр олж авангуудаа хэргийн мөрдлөгөө эхлүүлвэ. Үгүй юм уу? Ийхүү Соко Катара хоёр хэргийн газар очоод эхний сэжүр нотлогоогоо олсон боловч хангалттай нотлогоо болж чадхааргүйсэн учраас Койши арал руу явахар шийдлээ. Койши арал нь энэхүү тосхоноос нэг холгүй далаад байрладаг учраас манай хоёр ч нэг худалдаггүй арал дээр явсан очиход тосхны иргэд Ангийг ирээгүй мэдээд баг зэрэг сэтгэлээр унаваа. Араас нь Соко Катара хоёр Койши арлын захирагчид аватар Койшиг хэрэгт буруутгаж үг хэлэхэд арлын захирагч манай хоёрыг аватар Койшигийн гэр мүзэд түргэж аваачив. Тэндээс Соко Катара хоёр дахин ч хоёр нотлогоо олсны дараагаар иргэн Анг дээр очиж шүүх хуралд оролцохоор боллоо. Гэсэн ч нөгөө балаа хотын дарга хэлж байгаа. Манайд хэргийг ингэж авч хэлцдэг юм аа. Эхлээд чи юу усныг хэлнэ. Дараа нь бид юу усан талаар хэлнэ. Тэгээд эцэст нь бид хэргийн үн зөвийг шийднэ. Энтэр гэж хэлэнгүүтээ муухай инээгээд яваад өглөө хөрхий. Үддэггүй нэрэ. Маргааш өдөр нь болж шүүх хурал эхлэхэд Анг маань Сокогийн хэлсэн нотлоонуудыг хотын иргэдэд аятайхан ярьж чадахгүй баахан буруу зүрүү яриад алж өглөө. Гэхдээ тэгэд болохгүй болохоор нь Соко Катара хоёр аргаа аварж Ангийн сүүлчийн нотлогоог ярихад Ангд Аватар Койшигийн хувцсыг өмсүүлээд хотын иргэдийг тархитах гэж оролдлоо. Тэгтэл хотын иргэд бөөн уур болж Аватар Койшиг алуурчин тэргээд ихтэн Аватар Койши шууд өөрөө Ангийн биед орсноо. Би шин удирдагчийг алсан гэснээр араас нь 370 жилийн өмнө болсон үйл явдлыг ярьж өг. Шин удирдагч газрын улсын нутгийг ээлж дараалан эзэлсэн бөгөөд Аватар Койшигийн төрөлх нутагт тулж ирэхэд Аватар Койши гэрээ их газраас тусгаарлан хувааж Койши арлыг байгуулсан байв. Харин шин удирдагч болохоор түүний дараа хаднаас унан амиа алдсан бөгөөд бас яг ч алуулцгаагүй юм байна шүү дээ. Энэ зур нөгөө талд давгаа Хайро Зуког ойрын үед тулгай хийж ууг мэдэнгүүтээ чи ингэж амьдарч болохгүй. Зука чи өөрийнхөө хувь заяаг олох хэрэгтэй. Гэтэлтэл Зуко муу шаар ахаасаа салан тусдаа амьдрахаар явдаг. Энэ насан дээр ингэдэм да бацаанууд. Ингээд ангийн төгсгөлийг эхлэхэд хотын дарга Ангийг хэрэгэ хүлээсэн тул шийтгэлийн хүрдийг эргүүлэн ямар шийтгэл хүлээхийг нь үзлээ. Тэгсэн хүрд иргэсээр Ангийг халуун тосон чанах шийтгэл дээр ирчээд байж байтал өглөө манай гурав руу дайрсан догшин хэрс салааны цэргүүд гарч ирээд бид энэ хотыг галын эзэн Озайн өмнөөс эзлэн авч байна гэж хэлээд дайралтаа эхлүүлв. Тэр үед хотын дарга Ангийн шитгэлийг өөрчлөн нийтийн сайн дурын ажил хийх болгосноор Анг догшин хэрс салааг зогсоож хотыг аварлаа. Тинхүү шөнө болоход хотын иргэд жил бүр Анг хотыг аварсан баярыг тэмдэглэж явахар болдог ба аватарын өдрийг одоо бол утгаар нь тэмдэглэх нь л дээ. Үүний араас цувралын дараагийн эхлэхэд Анг, Катара, Соко 3 газрын улсын Гаолын нэмэх хотод хүрэлцэн ирээдэв. Энэ хоёр Соко өөртөө шин цүх авна авахгүй гэж баахан маялж байснаа авахаар болж энтер. Тэр зур Анг, Катара хоёр дээр нэг хүн ирснэ. Хүүхдүүд та нар газрын шид сурмаар байна уу? Тэгвэл мастер юугийн хичээл суугаарай. Эхний хичээл үнэгүй шүү гэж хэлэнгүүтээ нэг ваучер өгөв. За үүний араас үзэгсэлэгдэж Анг эхний үнэгүй хичээл дээрээ суухад мастер юу Ангд ямар ч өлегтэй юм зааж өгсөнгөө. Харин ч эсэргээрээ өөрийнхөө газрын шидийн сургуульд оруулах гээд Ангийг шахаад идэг нас. За тэгж байх зуур манай гурав хотод болдог нууц газрын шиднүүдийн тулааны талаар хоёр бацаан ярьж байгааг сонсоод очоод асуух гэтэл тэр хоёр юу ч хэлсэнгөө. Тэгэхээр нь Катара нөгөө хоёр бацаан дээр явж очингуудаа усны шидээ ашиглан айлгаж яваад тулаан хаана болдог талаар олж мэдэж байгаа юм шүү. Үүний дараа үзэгсэлэгдэж манай гурав өнөө тулаан дээр очиход Шифу гэдэг нөхөр баахан газрын шидэнгүүдийг хооронд нь тулдуулж аврах шалруултыг манай гурав олж мэдэв. Ангийн тэмцээн дээр ирсэн гол зорилго нь өөртөө таарсан газрын шидтний багшийг олж авах бөгөөд эндээс олж чадах юм болоо да гэж. За тэгсэр удалгүй тулаан гэлэхэд чулуу эмэх хочтой нэг нөхөрч одоо газрын шиднүүдийг ээж дараалан хоцсоор сүлд нь аврагын бүсийг эзэмшигч сохор дээрэмчин эмээх бяцхан охинтой таарав. Сохор дээрэмчин бол энэ тулааны хамгийн шилдэг тулаанч бөгөөд инээж байхыг нь Анг сонсонгуудаа намайг таарсан нөгөө цагаан палаштай охин болохыг нь танилаа шүү. Удалгүй сохор дээрэмчин тулаанаа эхлүүлэхэд чулууг ердөө хитгэн хөдөлгөөнөөр ялж аврагын бүсээ хамгаалж үлдэв. За үүний араас Шифу үзэгчд дундаа сохор дээрэмчинтэй тулдаж бүсийг нь мөнгөн шанглын хамтаар авах хүсэлтэй хүн байгааг асуухад Анг рингэн дээр гарч ирэн түүнтэй тулдахаар боллоо. Энэ үеэр Анг түүнийг багшаа болгон авах хүсэлтэй байгааг хэлдэгч сохор дээрэмчин Ангийн хүсэлтэнд нь олигтой хариу өгөхгүй байсаар эцэст нь ялагдаж Анг аврагын бүсийг нь булаагаад авчив. Маргааш өдөр болоход Анг өнөө бацаануудаас сохор дээрэмчний хэн болох талаар асуутал цаадуулна огт мэдхгүйгээд үннээ хэллээ. Тэгэхээр Анг охины нисдэг гахаатай цуг харсан талаараа хэлэхэд нөгөө бацаанууд чинь Гаолон хотын магадгүй бүх газрын хаант улсын хамгийн баян гэр бүл болох Бэй Фонгийнхны талаар түнд хэлв. Учир нь Бэй Фонгийн гэр бүлийн бэлэг тэмдэг нь нисдэг гахаа юм байна л да. За үүний дараа манай гуравч Бэй Фонгийн эдлэнгийн гадаа очоод сим ажиглалтал сохор дээрэмчин тэднийг болоод та гурав энд юу хийж яваа юм?
гэж асуув. Тэгэхэд нь Анг ахаад л түүнийг газрын шидийн багшаа болгомоор байгаа талаар хэлэхэд согор дээрэмчин гэрийнхээ харуулуудыг дуудаад манай гурыг үргээгээд явуулчихв. За тэгсэн ч орой болж Анг бууж өгөлгүй өөрийгөө аватар гэдгийг мэдэгдэн Вэйфонгийн гэр бүлтэй оройн зоог барихаар боллоо. Согор дээрэмчний маань жинхэнэ нэрийг Тоф Вэйфон гэдэг бөгөөд аав ээж хоёрынхоо цорын ганц охин ажээ. Тофыг согор болохоор нь аав нь сул дорой гэж боддогч үнэндээ Тоф нэлээд чадварлаг газрын шидтэн гэдгийг аав нь мэддэггүй байв. Зоогийн үеэр Анг газрын шидийн багш олох хүсэлтэй байгаа талаар хэлэхэд Тоф Анг хоёр маргалдаж гардаг ба оройн хоолн дээр бөөн хэрүүл уруул тарьж өглөө. Тэгсээр шөнө болоход Тоф Ангтай уулзахаар ирэн түүнд өөрийнхөө чадрын талаар ярьж өгөв. Тоф эдгээр согорч гисэн газрын чичиргээг хөлөөрөө дамжуулан мэдэрч харж чаддаг гин шүү. Яалтчгүй мундаг газрын шидтэй юм аа. За манай хоёр яг сайхан ярилцаад үжитэл Шифу өөрийнхөө тулаанчтай гарч ирэнгүүтээ Анг Тоф хоёрыг барьцаалан аваад явлаа. Анг Тофыг тэгж хурдан ялсны дараа Шифу манай хоёрыг хувилсан гэж бодоод барьцаалж авсан бөгөөд Тофын эцэг ихээс 500 алтан зоос нэхээ сүйд болов. Удалгүй Тофийн аав мастер юу болон Катара Соконаар Шифу дээр очиход Тофийн эцэг зөвхөн Тофийн мөнгийг төлөнгөтэй Ангийн мөнгийг төлөхгүй гэдэг вэ. Тэр үед нь Тоф Ангийг аврахаар нөхдүүдтэй шууд үдсэж гардаг ба эцэст нь Шифуг ялаад Ангийг барьцаанаас суллав. Ингээд ангийн төгсгөл ойртоход Тоф эцэг ихтэй өөрийгөө чадварлаг газрын шидтэн гэдгийг хэлэхэд Тофийн аав Тофыг дэмжих биш эсэргээрээ ахин хизээч гэрээсээ гарахааргүй болгоод хорчвол яах вэ? Юу энэ ч дөө айхтар юм аа. Гэвч удалгүй Тоф манай хэдийг яг хөдлөх гэж байхад нь ирээд Ангид багшлахыг зөвшөөрөн манай хэдийн аялалд албан ёсоор нэгдэв. Харин тэр зур Тофийн аав охиноо олуулж ирүүлэхээр Шифу болон мастер юу хоёрт их хэмжээний мөнгө өгдөг ба Ангийн багт шинээр хүн нэмэгдснээр энэ удаагийн анги төгсөж байгаа юм. За үүний дараагийн эхлэхэд бид Авгаах Айрогоос салан оцсон Зукогийн түүхийг үзэж эхэллээ. Авгаахаасаа сасны дараагаар хөөрхий Зуко жинхэнэ амьдрал үзэж олон хоног хоолунд идэлгүй бүр цонхитлээ туржээ чааваас. Тийм болохоор бүр ямар сайндаа жирэмсэн эмэгтэй гэр бүл хоол иж явахыг алсаас арчаад хулгайлах гэснэ болох үйтэй. Тэгсэр удалгүй Зуко явсаар нэгэн тосгонд хурч ирвэ. Тосгонд ирснийхээ дараа Зуко тэмээн хэрүүлэн мориндоо өвс тижэл авч өгөх гээд байж байтал хажуу талаас нь хэдэн дүрсгүй хүмүүс гарч ирээд годомчны эсрэг талд байсан газрын усын цэргүүд рүү өндөгшчихвэ. Араас нь нөгөө цэргүүд Зуко дээр очиод шидснийг нь харсан уу гэд асуусанд Зуко хүүхдүүдийг хамгаалаад хараагүй гэж хэллээ шүү. Тэгтэл түүнд нь хорсон өнөө цэргүүд чинь Зукогийн авч байсан тэмээн хэрүүлний тижээлийг шууд дээрэмдэд авчвал яах вэ? Бүр улаан цагаандаа гарч илтээ. Ийхүү Зуко буцан явах гэж байтал түрүүний өндөг шидсэн бацаан гарч ирэнгүүтээ Зуког гэртээ дагуулan очиж сайхан хооллож унтлав. Хүүгийн нэрийг Ли гэдэг бөгөөд аав болон Гансу Села нартайгаа цуг хотоос зайдуу ферм дээр амьдардаг гэж. Зуког гэрт нэрмэгц Ли түүнээс нэрийг нь асуусан боловч Зуко жинхэнэ нэрээ түүнд хэлсэнгүй. Тосгоны жинхэнэ цэргүүд бүгд аян дайнд явсны дараагаар тосгоныг хамгаалахаар үлдсэн цэргүүд нь цөм дээрэмчид болжээ. Дараагийн хэсэгт Зуко Лигийн гэрийн дээврийг аавтай цуг хамт засалцдаг бөгөөд тэгх үеэрээ баг бах үеэ дурсан санав. Зуко багада аав Озай, ээж Урсула болон охин дүү Азуулагийнхаа хамтаар их сайхан жаргалтай амьдардаг байжээ. Зуко Азуулагаас илүү ээжтэйгээ ойр байсан ба Азуула өөрийнхөө найз нар болох Тайли болон Мэй нартайгаа нийлчээд дандаа ахыгаа өдөөд янз бүрээр болдог байв. Тэгсэр удалгүй Урсула Авгаах Айрогийн Басин Сэгийн бүсэлтээс зээдүү нартаа илгээсэн загтлыг хүүхдүүдтэй уншиж өгөн дагалдан ирсэн бэлгийг нь тэдэнд өгөв. Авгаах Айро Зукод тэмцэлгүйгээр хизээч бууж өг гэсэн бичгтээ сувдан утга илгээсэн байдаг бол Азуулаад газрын хаант улсын хүүхэлтэй өгчээ хөрхий. Тэгтэл тэр үеэр Азуула ээжээсээ "Ээжээ, хэрв Авгаах Айро өгчвөл аав хаан болонтой" энтергээд айхтар юм асууж аваад ээждээ загнуулж гарав. Ер нь багын ийм хорон санаатай хүүхэд байсан юм уу да хаашаа. Ингээд үзэг солигдож үйл явдал одоо үед ирэхэд Зуко сарвчин дундаж байтал өнөө дүрсгүүхүү Лич нь хурч ирээд Зукогийн сэлмийг сэмээрхэн авангуудаа сайхан тоглож өглөө. Гэсэн ч удалгүй Зуко түүний араас гарч ирэн Лид сэлмээ хэрхэн байхыг нь зааж өгөн хүүхд зөвлөгөө өгөв. Тэр үед Ли хэлж байгаа. "Манай ах Сэнсүүч гэсэн надаа дандаа тань шиг юм зааж өгдөг байсан" гэд ахыгаа дурслаач аваас. Лигийн ах нь галын устай байлахаар явсан юм байна л та. Маргааш өдөр нь болоход өнөө дээрэмчин цэргүүд Лигийн гэрт ирэнгүүтээ Лигийн ах Сэнсүүг галын цэргүүдэд олзлогдсон энтергээд хотлоо үний юм яриад Гансу ахыг дээрлэх гэж үзлээ. Тэгэхэд нь Зукоч тэднийг хамгаалж араас нь Гансу ах ч одоо хүүгийн талаар олж мэдхээр фронт руу явахар шийдлээ. Харин яг тэр үед нь Зуко Авгаах Айрогийн ганц хүү Төленийг амиа алдсан тухай сонсож байсан үе дурсав. Авгаах Айро угтаа бол хаан ширээг залгамжилж дараагийн галын эзэн болох байсан ч ганц хүүгээ алдсны дараагаар Байсенси хотыг бараг эзэлж авах гэж байсан ч болин ухарчээ. Үүний дараа Зукогийн аав Озай өөрийн эцэг Азулонтой уулзж байх үеэрээ өөрийн ах Айрон залгамжлагчгүй болсон тул өөрийг нь хаан болгож өгөхийг хүсгэд галын эзэн Азулон маш ихээр уурлаж ахынхаа зовлон амсгуулна гэсэн байвал яах вэ? Өөрөөр хэлбэл галын эзэн Азулон Зуког эцгээр нь алуулах гэдэг юм уу да хаашийн. Ямар ч муухай токсик гэрүүл вэ. Ядаж байгаа тэр талаар Азула олд сонсчоод Зуког үхэн энтергээд зүгээр байхгүй яваад идэг наасан. Үйл явдал иргэн одоо үед ирэхэд Зуког буцан замдаа гараад явж байтал Лигийн ээж хурч ирээд өнөө дээрэмчин цэргүүд нь хүүг нь хүчээр авч явсан тухайд болглаа. Удалгүй Зуко лидер хурч
ирж ирэхэд өнөө цэргүүд нь хүүг барьцаалсан байдаг ба Зукоч тэдэнтэй сэлмэр дулдах гэж утсан ч арай барсангүй. Тэгсэр Зуко цэргүүдийн шидсэн чулуун цохогдсон ухаан алдахдаа ээжигээ хамгийн сүүлд харсан тэр өдрийг эргэн санав. Нэгэн өглөө Зуког унтаж байхад ээж нь орж ирэнгүүтээ хэлж байгаа. Юу ч болсон бэ? Өөрийгөө хэн болохыг хизээч бити мартаарай гэж хэлэнгүүтээ хүүгээ тэрэн авч дараа нь алга болсон байв. Ингээд ангийн төгсгөл төгөхөд Зуко эргэн босч ирэнгүүтээ шууд галын шидэ ашиглаж өөрийгөө галын улсын хүн тайжигдгээ зарлан өнөө цэргүүдийн хандыг нь хаг дарав. Гэсэн ч тулааны төгсгөл тосгоны иргэд Зуког хэн гэдгийг нь олж мэдсэний дараа хөөж явуулдаг ба Лич гэсэн Зукогоос авсан утгаа түнд буцаан өглөө. Буцан явж байхдаа Зуко өвөө нь гинт нас орж аав нь галын эзэн болсон үеийг дурсдаг ба ёстой л хэцүүхэн гэрүүл байна да. Ирэх мэдлээ гэж нэр. За ингээд үүний араас цувралын 8 дугаарыг эхлэхэд Анг, Катара, Соко, Тоф дөрөв шүн хоноглохоор нэгэн газар хурж ирлээ. Тэгтэл тэр үеэр Апагаас унсан ус носон дөр бунгуудаа хөөх өвс чинь ийм зөөлхөн байдаг үлээ гэд хэлтэл Соко түнд энэ өвс биш Апагийн ус ноос болохыг хэлв. Түүний дараа Анг, Соко, Тоф 3 Апагийн үсээр тоглож гардаг ба яалтчгүй нэрээ хүүхдүүд юм да. Ингээд орой өдшүүлж манай хэд майхан саваа засаад унтах гэж байтал Тоф нөгөө гуравтаа ерөөсөө туслахгүй байв. Тэр үед нь Катара Тоф дээр очингуудаа хэлж байгаа. Тоф бидэнд өөрсдийн гэсэн дүрэн бий хүн бүр ажиллаа хуваан хийдэг гэж хэлсэн ч Тоф өөрийнхөө байрлах газрыг олсон тул бусдаас тусламж хүсэх шаардлагагүй гэж хэлэн Катарагийн дургуг нь хүргээд авав. Шөнө дунд манай хэд яг сайхан унтаад өжөдөл Тоф алсаас нэгэн зүйл хурдтай ирж байгааг мэдрэн бусдаа сануулж аюулгүй байдлаа хангах үднээс өөр газар руу нисэн очихоор боллоо. Тиймээс олон цаг нисний дараа бүгд ядарч гарч дараагийн хоноглох газараа ирэхэд Тоф ахаад л юунч туслахгүй яваадаг. Тэр үед нь Катараач уурлаад Тоф руу өглөж гарахад Тоф уурлан газрын шидээрээ майхан босгоод унтаад өглөө. Араас нь Анг, Катара Тоф хоёрыг эвдрүүлэхээр Катараад хоёроо тайвшралдаа гэдэлтэл Катара Анг руу би 50 байна гэж ташгаруул яах вэ? Үгүй нэр 50 хүн ингэж ашгарах уу? Үүний дараагаар Катара унтахаасаа өмнө Тофт хөөх өнөө өрөө их сайхан шүнэн шүү. Чи энэ оддыг харж чадахгүй харамсалтай энэ гэж хэлж байгаад чулуугаар сайхан цохиуллаа. Тэгтэл энэ мөчтөө зэрэгцээд Тоф ахин газар хүчтэй чичирхийлж бүг мэдэрч манай адаж өөр хоноглох газар руу Апаг унн нисэв. Нисэж байх зууртаа манай дөрөв өөрсдийг нь юу хөөгд байгааг таамаглахдаа Зукогийн болов энтергээд зүгээр байгаа хүнийг сэжиглж өглөө. Дараагийн хэсэг эхлэхэд манай адаж ахаад л баахан нисээр эцэст нэг газар олоод унтах гэж байтал өнөө гайтай юм нь хар утаа суунаглуулсаар манай дөрийг олоод хүрээд ирвэ. Энэ удаа Анг тэндээс зогтохгүй очоод ярилцаж үзэхэр шийдээд юу болохыг нь хартал галын улсын аврах том машин тэдний хөөж байхын тэрэ. Удалгүй өнөө машин зогсоход дотроос нь Азула, Мэй болон Тайли 3 гарч ирэнгүүтээ манай дөрийг хөөж эхлэв. За үүний дараа манай дөрөв ахин нисээд явж байтал нар манддаг бөгөөд шүнжэнгөө унтлахгүй зүгтаас нь энэ байлаа. Тэгтэл удалгүй Апа нойроо дийлэлгүй унтаж манай дөрөв гинт жагаараас доош унж эхэлдэг ба Апаг арай хин сэрээсний ачаар үхжилгүй газардаж чадлаа. Газарсныхаа дараа Катара Тоф 2 ахаад л хэрэлдэхэд Тоф Апагийн үснээс болоод Азула тэдний байршлыг мэдээд байгаа талаараа хэллээ. Удалгүй Анг Тофи эснийг сонсонгуудаа чи яаж Апаг буруутгаж чадж байна? Апа чиний амийг өнөөдөр 3 удаа аварсан. Чамааг байхгүй байхад бид 3 зүгээр яваад болоод байдаг гэсэн юм гэж хэлээд Тофиг уурлуулаа хийчлаа. Үүнээс олж Тоф ганцаараа явахаар шийддэг бөгөөд Ангч тийм хатууг хэлсэндээ гимшиж Апаг сайхан усанд оруулан бүх үс ноосыг нь унгав. Араас нь Анг Апагийн үснийг цүнхэнд хийн өөр тийшээ нисдэг бол Соко Катара 2 аюулгүй газар руу Апаг унн нислээ. За энэ зур Тоф ганцаараа явж байхдаа авгаах Айротой таардаг бөгөөд нөгөө талд Азула, Мэй, Тайли 3 манай 3-ын байрлаж байсан газар дээр эмэгцээ тэдний араас 2 салж явахаар боллоо. Ингээд дараагийн хэсэг эхлэхэд Тайли, Мэй 2 явсаар Соко Катара 2-ыг олоход дахиад л бүүн тулаан болов. Энэ удаа Тайли ахин Катара Соко 2-ын мөчрүүн цохоод хөдлөөнгөө болоход Апа тэр 2-ыг сүүлээрээ хүчтэй салхи үүсгэн хөөж явуулснаар Соко Катара 2 баригдсангүй. Харин Ангийн хувьд болохоор Азулаатай нүүр тулахад Азула Ангд албан ёсоор өөрийгөө танилцуулан Зукогийн эгч гэдгээ хэлв. Тофийн хувьд авгаах Айротой уулзсан аяг цаавсны дараагаар Катара тэр хэдэд гомтгоо болж найзуудынхаа араас явахаар шийдэв. Ингээд ангийн төгсгөлд өгөхөд Анг Азула 2 яг тулдах гэж явж байтал Зуко гинт гарч ирдэг бөгөөд 3 талд бөөн тулаан боллоо. Ийхүү Азула яг Ангийг барьж авах гэтэл Катара хурч ирээд түүнд туслан араас нь Тоф, авгаах Айро, Соко 3 хурч ирэв. Тэр үед манай хэд бөөндөө нийлж байгаад Азулаг шахаж авахад Азула шүд зун аянг гаргангуудаа авгаах Айро руу дайран түүний гимтээснэр зугтаж чадлаа. Үүний дараа Катара авгаах Айро туслах гэсэн чи Зуко тэднийг хөөж явуулдаг бөгөөд араас нь манай 3 эцэст нэг юм нойр авснаар энэ удаагийн анги төгслөө шүү. Гэхдээ нэлийн адлуудтай анги байна шүү энэ ч одоо. Үүний араас суурлын 9 дугаар анги эхлэхэд манай дөрөв газрын улсын өмнөд хэсэгт ирсний дараагаар Анг албан ёсоор Тофтой газрын шидийн сургуультай эхлүүлэхээр болов. Үүнээс болоод Анг бөөн баяр хөөр болж хар өглөөгөр босонгуудаа Катара Соко 2-ыг унтуулахгүй яриад байдаг наасан. Гэхдээ тэгсэр удалгүй Тоф майхнаасаа гарч ирэхэд Анг түүнийг Сифу
хэмээн хүндэтгэн мэдчилж эхний хичээлээ орлоо шүү. Юун түрүүн Тоф ангид хандан хэлж байгаа. Чулуу бол их зөрүүд элемент. Тийм болохоор чи чулууг хөдлөхийн тулд өөрөө чулуу мэд хөдөлшгүй байх хэрэгтэй хэмээн захиж хэлв. Тэгсэн ч Анг газрын шид ашиглах гэж оролцсон ч шууд агаарын шидээ ашиглаж хаяад хойшоогоо нислээж аваас. За тэр зур аавгаа хаяраа эргэн сэрж Зуког дараагийн удаа Азуулаатай таарахад нь бэлтгэлтэй байхын тулд түүнийг үргэлжлүүлэн сургахаар болов. Дараагийн хэсэг эхлэхэд Анг яагаад газрын шид ашиглаж чадахгүй байгаагаа юусоо ойлгохгүй байлаа. Харин Тоф болохоор Ангийг газрын шидийг ашиглах үеэрээ яг агаарын шидтэн шиг сэтгэхэд байгаа учраас шидээ ашиглаж чадахгүй байгаа талаар нь хэлж газрын шидтэн шиг аливаа асуудалтай нүүр тулж сурах хэрэгтэйг сануулв. Үүний араас Тоф Ангийн өстой шүүсийг шахаж янз бүрийн хэцүү дасгал хийлгэсээр байлаа. Энэ хооронд Сокко ой дотроос сэлмэн шүттэй хандгаан бяцхан тул агнаж идэх гэж байхдаа жалга руу орон гацдаг ба гарах гэж оролдох тусам улам гүн ороод идэг наасан. Нөгөө талд Авга Хайро Зуко тандан Азуула шиг аян гаргадаг техникийг тайлбарлаж өгдөг ба Зуко аян гарах гэж оролдоход шууд дэлбэрэлт үүсэн хойшоогоо шитгэлээ хөрхий. Үүний араас Тоф Ангийг ээлжид хүн цорилтонд оруулахар шийдсэн байваа. Тоф Ангийн өдөөс аврах том чулуу өнгөрүүлмэгц Анг тэрийг нь зогсоох ёстой бөгөөд зугатааж болохгүй шүү гэж захилаа. Гэсэн ч Анг нөгөө чулууг нь яг хүрээд ирмэг цэтрхийг айсандаа болоод хоошоо үсрэж зугатаач бүүдэггүй нэрэ. За энэ зур Зукоч яагаад аян гаргаж чадахгүй байгаагаа мэдэхгүй бөөн уур улцсан зогсож байваа. Авга Хайрогийн хэлснээр Зуко дотроо хитрхийх бухимдал ичгүүр эргэлзээг тээж яваа учраас би энэ аянгийн шидийг хаагаад байна гэж тайлбарлав. Тэгсэн ч Зуко одоо үгүй гэж өөрийнхөө зүтгээд байхаар нь Авга Хайраа түнд Азуулагийн ч мэдхгүй өөрийнхөө зохиосон тусгай техникийг зээдүүдээ зааж өгөх боллоо шүү. За тэр хоорондоор Анг Катаратай усны шидэд давтаа сууж идэг бөгөөд Катарач Ангд хандан асуудлаас үргэлж цугтаахын оронд нүүр тулах хэрэгтэйг нь зөвлөлөө. Тэр хооронд Авга Хайраа Зукод дөрвөн үндэстний онцлогийг дэлгэрэнгүү тайлбарлаж өгвөө. Галын шидэнгүүдийн үндсэн хүч нь хүсэл тэмүүлэл байдаг бол газрын шидэнгүүдийнх нь тэсвэр хатуужил, агаарын нүүдэлчдийнх нь эрх чөлөө, усны овгуудынх бол хайр халамж байдаг ба хамтын нэгдэл байдаг ажээ. Гэхдээ бус шидэнгүүд нөгөө шидэнгүүдийнхээ арга ухааныг сурч болдог учраас Авга Хайраа Зукод усны шидэнгүүдийн аргыг ашиглан зохиосон аян буцаах техникийг зааж өгөх боллоо шүү. Айхтар гэж. Орой болоход Катара Соког ирэхгүй байгаад нь санаа зовоод Ангтай хамт хайж гэллээ. Харин Сокко болохоор нөгөө жалган дотроо гацсан хэвээрээ байдаг бөгөөд бурхантай ярилцаад хэрв амьд гарч чадвал цаан холтон болно энэ гэсэн байж байлаа. Тэгсэр удалгүй Анг Соког олсон боловч яаж агаарын шидэ хэрэглээ Соког жалганаас гаргаж чадсангүй. За тэгж байтал удалгүй Анг Сокко хоёрын араас сэлмэн шүттэй хандгаа гарч ирэн тэднэр рүү дайрахаар зэхв. Тэр зуурт Зуко ахынхаа техникийг давцаар сүүлд нь жинхнээсээ аянгатай нүр тулмаар байгаагаа хэлэхэд Авга Хайро татгалзав. Тэгсэн ч Зуко заавал аянгатай нүр тулна гэснээ уулын өрөө рүү аян хайхаар мордлоо. Бас л зөрүүд чар шүү нэрэ. Ингээд ангийн төгсгөлд өгөхөд өнөө сэлмэн шүттэй хандгаа чинь Анг Сокко хоёр рүү дайрахад Анг ихэндээ зүгтаах гэж байсан ч Сокког ард ногоог ойлгонгуудаа шууд нүр тулж агаарын шидэ хэрэгснээр түүнийг буцаан явуулж чадав. Тэр үед нь Тоф Ангийг айцтайгаа нүр тулахыг холоос хараад зогсож байдаг бөгөөд ингэж хэлж байгаа юм. Өнөө чулуугаа ахаад хөдлөх гээд үздэй гэж хэлв. Анг тэр үед л газрын шидэ эцэст нэг юм ашиглаж чадлаа шүү. Яагаад гэвэл Анг эцэст нэг юм чулуу мэд хөдөлшгүй байж сурсан тул газрын шидэ хэрэглэж чадсан байна. За түүний араас Тоф Сокког жалганаас эцэст нэг юм гаргаж Катара дээр авчирч өглөө. Энэ зурт Зуко ашгүйнийг хүчтэй шуурхтай тааран тэнгэр рүү хандан чи үргэлжил над руу хамаг байдгаараа дайрдаг байсан. Одоо над дээр аянг буулга гэж орилсон ч Зуко дээр ганц ч аянг газарцсангүй хөөрхий. Тэнгэртэй баг харьцах гэдэг юм уу хайшин. Тэр үед нь Зуко бүх хоримтлагдсан зовлон шаналлаа гарган уйлдаг ба хизээ сэтгэлийн амар амгалангаа олондоо хөөрхий. За энэ 2 дугаар бүлгийн 10 дугаарыг эхлэхэд манай дөрөв газрын хаант улсын төвд байдаг томгоо элсэн цүл дээр ирсэн байлаа. Удалгүй Анг лимб хөгжим үглэхэд үүрнээсээ баахан таруух шиг амтан гарч ирээд баг дуулаад ивэл яах вэ? Айхтар гэж. Тэр үед нь Сокко гинт дуурлангуудаа Анг энэ одоо гоё л байна л да. Гэхдээ одоо хэдүүлээ илүү чухал зүйл төвлөрөх хэрэгтэй байна. Хэдүүлээ төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Бидэнд галын улсын талаар ямар ч мэдээлэл алга байна. Бидэнд ядч ойлгохтой газрын зураг алга гэд үгэлж гарлаа. За үүний араас манай хэд цөлийн дунд байдаг нэгэн баян бүрд дээр ирэв. Энэ үеэр манай дөрөв ойролцоох баарсаа үсэд явж байтал Баасинсэ хотын их сургуулийн профессор Зэйгийн хүнтэй тааралдахад өнөө хүн чинь Ангийг аватар гэдгийг нь мэдчээ сүйд боллоо. Түүний дараа Сокко түүнээс газрын зураг байгаа эсхийг нь асуухад профессор Зэй өөрийнхөө газрын зургийг гарган ирж аялсан газруудаа түүнд үзүүлв. Профессор Зэй олон жилийн турш мэдлэгийн сахиусны номын сангих газрыг хайж яваа бөгөөд Сокко энийг нь сонсонгуудаа галын улсын эсрэг ашиглаж болох мэдээлэл тэнд байж магадгүй гингүүтээ цуг хайлцгаар боллоо. Тэгтэн профессор Зэй хэлж байгаа юм. Энэ цөлийг явган гатлах боломжгүй шүү дээ. Гэж хэлэхэд манай дөрөв Апаг профессор Зэйд танилцуулахаар гарав. Тэгтэл тэнд байсан цөлд амьдардаг элсний шидэнгүүд манай Апаг сонирхоод тулгаалах гээд байдаг бөгөөд профессор Зэй тэднийг хөн явууллаа. За үүний дараагаар манай хэд ч одоо агаарт гарч номын санг нь хайн удтал явсны эцэст Сокко элсэн цөлийн дунд нэгэн өндөр цамхаг газар доороос цохож үг болж харлаа. Хэдийгээр манай хэд дотгошоогоо орох боломжгүй гэж үзэж байсан ч цөлийн үнэг хурц ирэнгүүтээ цамхагаар дамжин орохыг харангуйтаа дээгүүр нь орж болно гэдгийг ойлголоо шүү. Ингээд манай хэд номын
номын санд руу орохоор болоход Тоф угаасаа уншиж чадахгүй учраас Аппатай гадаа үлдэхэр боллоо хөрхий. Түүний араас Анг, Катара, Соко Профессор Зэй 4 номын санд дээр орж ирэхэд хэн нэгэн ойртон ирж буй чимээг сонсоод багны ардуур орж нуугдцгаав. Төд удалгүй манай эд дээр өөрийгөө Ванши Тонг хэмээн танилцуулсан томоо шар шувууны сахиус хүрчээрийн хэлж байгаа. Та нар ирсэн замаараа буцаж гар. Хүмүүс үргэлж мэдлэгийг нэгнээ гэмтээхэд ашигладаг. Тиймээс та нар ийшээ орох хориотой гэж хэлв. Хэдэн жилийн өмнө Ванши Тонгийн номын санд өнөө гайтай захирагч Жао ирэнгүүтээ зөвхөн дайснаа устгах мэдлэгийг хайсан тул Ванши Тонг хүмүүст хэлгэнсэн байлаа. Тэгэхдээ Анг Соко ч одоо Ванши Тонгод бүл төсөрч үгүй ээ бид зөвхөн мэдлэг олох гэж л ирсэн гэж мэгээд сайхан авлаа. Уг нь бол галын улсын эсрэг ашиглах юм л хайж ирсэн шүү дээ. Араас нь Соко Ангийг түнд аватар гэдгийг нь танилцуулж мэдлэгийг буруугаар ашиглахгүй хэмээн ам хүчгийг нь өгч байж орохоор болов. Тэгэхдээ хүн тус бүр Ванши Тонгод нэг мэдлэг өгөх ёстой бөгөөд профессор Зэй түнд ховор номын цогдуулга Катара усны шидийн хоймол бичээсэ. Анг болохоор өөрийг нь 90 сурвалжиж үг бичгээ өгсөн бол Соко түнд жижигхэн үдээсээр зангидсан тусгай зангилгаа өгөв. Ийхүү манай эдийн судалгаа эхлэхэд Анг өөрийгөө өмнөх төрөлтөө солгоо байснаа мэддэг бол Соко галын улсын эсрэг ашиглах мэдээлэл хайсаар л байлаа. Тэгтэл Жао Мушаарч өнгөрсөн удаа ирэхдээ галын улсын хэсэгт байсан бүх мэдээллийг устгаж хайсан байлаа. Гэсэн ч Соко бууж өгөлгүй галын улсын хамгийн харанхуй өдрийг тэмдэглэсэн он сар өдрийг олсон тул тэр өдөр нь юу болсныг үзэхээр 6 өрөөнд яваадчихв. Тэгсэн тухайн өдөр нь нар хэртэлт болоход галын шиддэнгүүд чадвараа алдсан тул галын улс ямар ч хамгаалтгүй болсон юм байна л да. Ийхүү Соко эцэст нь галын улсыг сул дорой байх өдрийг мэдлээгээд баярлж хашгирч өглөө. Тэгтэл тэрийг нь Ванши Тонг олж сонсоод хүмүүс ахин өөрийнх нь итгэлийг идэж хайсан хэмээн уурлаж манай эдийг эндээ авч үлдэх гэж үзэж гарваа. Ингээд Анг, Катара, профессор Зэй 3 зүгтаах зур Соко буцан өрөөнд орж дараагийн нар хэртэлт хизээ болохыг нь шалгаж үзэхэд энэ зүүн тохиолдохыг нь олж мэдэв. Энэ зур Ванши Тонг хилэгнэж номын сангаа элс рүү живүүлж эхлэхэд Тоф бүх чадлаараа тогтоох гэж үзэж байлаа. Тэгтэл яг энэ үеэр нь элсний ширхгүүд хурж ирээд Аппаг хулгайлан авч явдаг бөгөөд Тоф найзуудыгаа гаргаж ирэхин тулд Аппад огтонч тусалгүй түүнийг өгөөд явууллаа даа хөрхий. Ингээд ангийн төгсгөл болоход Соко Ванши Тонгийг унгааж буцаад дээшээ гарах гэтэл профессор Зэй хэлж байгаа. Би бүх амьдралынхаа турш энэ газрыг хайсан. Би орхиж чадахгүй гэж хэлээд үлдчихвэл яах вэ? Айхтар гэж. За үүний дараагаар манай хэд номын сан живхээс өмнө амьд гарч ирч чаддагч Анг Аппаг алга болсныг мэдээд маш ихээр цочирдон ойллаа хөрхий. За энэ удаагийн хэсгийн дүрээр өндөрлж байна. Дараагийн 7 хоногоор иргэн уулзъя. Хүлээж аваарай.